Та хэн бэ? Танаас та хэн бэ гэж асуувал юу гэж хариулах вэ? Анх удаа ажилд орох гээд ажил хайж явахдаа нэгэн чанга байрын захиралтай нүүр тулсан юм. Сүүлийн 3 сарын хугацаанд бараг л өдөр бүр ярилцлаганд орсных цээжээр ажлын холбоотой бүхий л асуултанд төгс хариулж сурсан байлаа. Гэтэл гівгэнэт чанга захирал ингэж асуув. Чи яг юунд сэтгэл чинь догдолдог юм? Жинхэнэ дотоод дуудлага чинь юу юм? Би дотроо зурагдсан пянц шиг л ээрч мууран хэлэх үг олдохгүй. Би энэ мэрэгжилдээ хайртай, дуртай гэдэл ярих гэтэл чанга захирал намайг шууд зогсоогоод тэгвэл хайр гэж юу юм гэж асуув. Би одоо ч сандаг тэр захирлын нэг ч асуултанд олигтой хариулж чадаагүйгээ. Гэвч тэр хүний асуултууд намайг өөрөөсөө асуулт асуухад хүргэсэн. Би яг хэн юм бэ? Энэ асуултын хариуг өдий болтол хайсан гэхэд хэлсдэхгүй. Хариултыг олоход садаа болоод байсан хамаг хэргийн эзэн бол эго гэгч байлаа. Эго гэдэг чинь өөрийгөө хамгаалах гэж үүсгэсэн хамгаалалтын систем юм байна. Эрен Апке эгоны 3 итгэл үнэмшил номондоо ийм дурджээ. Эгод би ямар нэг зүйлээр дутуу. Би ямар нэг зүйлээс хамааралтай. Эсвэл би ямар нэг зүйлийг удирдах ёстой гэдэг 3 итгэл үнэмшил байдаг. Эдгээр итгэл үнэмшил нь хүнд байдаг 3 сөрөг сэтгэл хөдлөлтэй холбогддог. Тэдгээр нь гуниг, уурцаар, айдас. Хэрвээ би гунигтай байвал ямар нэгэн зүйлээр дутаад байгаа учраас. Хэрвээ би ууртай байвал ямар нэгэн зүйлд найдаад хүлээлт тавьчихсан учраас. Хэрвээ би айдастай байвал ямар нэгэн зүйлийг алдчихвээ гэд удирдах гээд оролдоод байгаа учраас. Тэгэхээр бидний эгоны хамгаалтыг өдөөхөд эдгээр 3 сэтгэл хөдлөл сигнал болдог байна. Гуниг, уур, айдас. Бидэнд энэ 3 сэтгэл хөдлөл тохиолдож байвал энэ нь эгоны хамгаалах ажлаа хийх гээд бэлэн байгаагийн шинжим. Өөрөөр хэлбэл эдгээр сэтгэл хөдлөл бидний эгоны хамгаалалт буюу зүгтаарай, тэмцээрэй, нуугдаарай гэдэг дохионуудыг асаагаад улмаар бид үүндээ захирагдж хариу үйлдэл үзүүлдэг аж. Тэгвэл бид эсэргээрээ эдгээр сэтгэл хөдлөлөө эгогоо хөдлөгдөг хөшүүрэг бус. Тэдгээрийг олж идгэх боломж болгож ашиглавал яах вэ? Надад нэг бусад хүмүүстэй хит дотн болохоос айдаг айдас байсан юм. Би яагаад гэж хизээч өөрөөсөө асууж байгаагүй. Зүгээр л энэ айдсаас үүдсэн эгоны хамгаалалт намайг захирж амьдраад хуудчихсан. Тэгээд өөрөөсөө анхудаа асуулаа. Яагаад? Юунаас үүдсэн айдас вэ? Бага байхдаа хүүхдүүдэд дээрлэхүүлж бүх юмаа булаалгаж, нялх хүүхдийн гинэн сэтгхүйг ашиглан дээрэмддэг хүмүүсийн халахад хідэнтэй өртөж байснаа саналаа. Энэ дурсамжууд бүр тэр хүмүүсийн нэр ус хаана яаж болсон гэд тодоостод дурсамжинд минь байгааг хараад жаахан гайхав. Тэгээд эндээс өөртөө үүсгэсэн хамгаалтын систем байгааг ч анзаарлаа. Юу вэ гэхээр өөрөө юмандаа эзэн байж бат зогсож чанга зоригтой байж хууртулгүй болгоомжтой байхгүй бол эргэн тойронд чинь бөөн цөөвөр чоннууд отоод байж байгаа гэсэн сэтгхүйн бэлэн байдлыг үүсгэжэлтэй. Өөрөөр хэлбэл далд ухамсартаа энэ айцыг гүн суулгачихсан. Тэгээд үүнээсээ улбаалаад хүнд итгэхээ байчихсан байж. Хичнээн сайн сайхан найз дэргэд минь ирээд итгэлцэл үүсгэх гэвч өөрийнхөө далд ухамсарт байгаа тэр айцаасаа болоод хит өөрийгөө хамгаалаад үргээчихдэг байсан байна. Энэ эго намайг яаж хамгаалдаг вэ гэхээр хин нэгэн дотносох гээд ирэх бүрд дийд гэд улаан гэрэл автоматар дотор минь насаагаад хүй хууртва хүй чамайг чамаас өөр хинч бэртгэхээс хамгаалахгүй шүү гэж хэлдэг байсныг дөнгөж сая олж харав. Бурхан минь дээ. Би чинь өөрөө мэдэхгүй далд ухамсартаа суулгасан айцаараа өөрийгөө хамгаалж байгаа нэртэй энэ мэт бөөн эгонууд үүсгээд түүндээ захирагдаж амьдарч иржээ. Ингээд би чинь яг энэ зарчмаар гуниг, уур, айдас, бие сэтгэлд минь нүрэглэн орж ирэх тэр мөчид ганцхан асуултыг өөрөөсөө асан чимээгүй суудаг болсон юм. Энэ мэдрэмж хаанаас ирсэн бэ? Тэгээд чадах чинээгээрээ өөрийгөө уудлан онгичид суур итгэл үнэмшлээ олоод асууна. Яг одоо байгаа энэ том хүний оюунаараа эдгээр сэтгэл өвтгөм дурсамжуудаа эргээд туулахад ямар байна вэ? Ихэвчлэн бид хүүхдийн сэтгхүйгээр хүн дээр тусгаж аваад хадгалаад аваад үлдчихсэн байдаг. Гэвч мэдээж уучламгүй хүнд дурсамжууд ч байгаа. Хэрв тийм бол ертөнцийн хуулиа санана.
Эдгээр зүйлс болох ёстой учраас л надад болсон. Энэ надад юуг заасан бэ гэж асууна. Ингэжл би чинь өөрийгөө эдгээх аяндаа ханц зүй шамлан орсон юм. Бас үүнийг сүнслэг багш нар сүүдрийн ажилч гэж нэрлэдэг. Сэрэх тэр мэдрэмж ирэхээс өмнө яагаад өөрийгөө үзэн ядаад байсан учраас ингэж би чинь ойлгож эхлэв. Гэвгэнэт хүн сэрэх гээд ухаан суугаад ирэхээр жинхэнэ өөрийнх нь мөн чанар дотроос нь байн булталцаад ирдэг юм байна. Гэтэл би чинь өдий олон жил эдгээр эгондоо захирагдаж амьдраад нэмээд өөр хамгаалалтын систем улам суулгаж давхарлаад даатчихсан байгаа шүү дээ. Өргөс авч буй мэд дотор байгаа мөн чанараа гаргаад ирэх боломжгүй. Тиймээс л дотор хүмүүс эготойгоо мөргөлдөөд хоёр эсрэгцэн соронц мэт хүч бие сэтгэлийн минь салгах шиг таталцах тэр мөчтөл өөрийгөө улам бүр үзэн ядаж эхэлдэг юм байна. Учир нь дотор минь өөр хүн байгааг мэдсээр байж эгондоо захирагдхаа болж чадахгүй байгаа учраас тэр шүү дээ. Тэгэхээр миний тэр сэтгэл гутралын хүнд хэцүү үеуд бол сэрхийн тулд дотроос минь өрдсөн гал байсан юм. Миний эго болон дотоод мөн чанарын хоорондох хүчтэй тулаанд суур итгэл үнэмшлүүд минь ганхаж өнөөдрийг хүртэл итгэж ирсэн бүхэн минь нуран унаж эхэлсэн юм. Жинхэнэ дотор хүн минь хэн байгааг байн харуулад гэвч гаднах эгондоо захирагдаад л байгааг ялгаж анзаарах мөчтөл сүнс минь сэрж байгааг яг л олон давхарлсан эгогоо ураад дотроос нь гэрэл цацран гарч ирээд бүхий л амьдралынхаа турш өөртөө наасан хэр буртгийг ууршуулан хайлуулах мэд тэр мэдрэмжил сэрэх мэдрэмж юм билээ.